За манайха ээлжид reaction да тавтам орой. Эхлээс өмнө чамаас нэг асуулт асууя. Чам дээр зөө нэг нэвтрүүлгийн баг хамтал ирсэн ээ. Чи өмнө хизээч таарлаж байгаагүй, өмнө учирж байгаагүй үнтэйгээ гэрлэхүү гэвэл чи зөвшөөрөх үү? Итгэхдээ зөө чиний тэр гэрлэх гэж байгаа хүний чинь сэтгэл зүйч, гэр бүлийн судлаач, астрологч ийм хүмүүс бүр ингэж нийлж сууж байгаа чамдаа тохирох хүнийг бүр судалж байгаа тэр хүний чинь чамдаа одоо ингэ шууд суулгах гэж байгаа. Үгүй юм. Чи. Би бол одоо бол шал нөхцөл байдал өөр л дөө. Гэхдээ ингээ ганц үе яж байгаад ингээ нэвтрүүлэг гэдэг юм бол окей л гэнэ. Зөө. Тий. Хаана л та тэг хэр удаан таньж мэдсэн тий. Гэхдээ дэрсэн нэвтрүүлэг юм чинь тий. За өнөөдөр бид хоёр монголоор бол надтай гэрлэж нэвтрүүлэг буюу англиар Married at First Sight. Монголд албан ёсны эрэгтэйгээр гарч байгаа шоу нэвтрүүлгийг ярих гэж байна. Тэгээ бид хоёр товшил ярихгүй шүү. Манайхан reaction show мэдж байгаа тий. Маш олон улсуудад амжилттай зохион байгуулагдаж байгаа тий. Тэгээ энэ удаад Монголд явж байгаа. Одоо манай хүмүүс үзээд барыг дуусч байгаа байх. За тэгэл шууд reaction ороо. За ингээ. Шууд оролцогчдоос эхлэе. За тэгээ. Эрэгтэй оролцогчдоос хамгийн дөрөнд ирэхээс орж ирсэн. За. Ийм урт төстэй гайс. 26-тай тэгээд санхүү арилж хийдэг. Тэр залууг чи өмнө харж исэн байлаа тэр юун дээр үлээ. Нэг шоу дээр тэрс. Нөө дээдли үлээ. Дээдли дээр орж исэн шүү дээ. Тэр нөгөө юм бүжгэлдэг гэдэг. Монголын мажмак. Тийм аа. Тэрний үүсгэн байгуулсан юм байлээ. Бүр тийм. Тийм. За тэгвэл мундаг л залуу. Тийм. Тэр ямар соногцсон. Тэгээ тэр залуу бол ингээд гаднаас нарахад бол тэр нэг юм юу гэдэг юм сайн залуугийн дүр төрх байгаа санагдсан надад. Тэг нэг тийм bad guy бол харагдахгүй л л. Тэр жаагаа юм ушгах байгаа мах гэж байна. Тийм bad guy-ийн төрх байхгүй нэг тийм нэг сайн залуу тийм төрхтэй байлаа. Тэг үс бүснийхэн зөгч байгаа гэж ямар шампунь хэрэглэдэг юм болоо л гэж бодсон. Аагүй юм шиг үү. Надад бол айгүй гоё бие гоё зүв авч явдаг цэвэрхэн залуу шиг харагдсан. Гэхдээ яг өргөлийн тал дээр ямар хүн юм бол гэж би ерөөсөө төсөөлөхгүй байна. Нэг жоохон bad boy юм гарч ирж магадгүй гэж би бодоод байгаа. Явандаа юу. Тийм. Гэтэ мэдгүй байна. Тий. Бас хүмүүсийг спойлж болохгүй шүү дээ, тий. Болохгүй л дээ. Ойлгож үзээгүй дөнгөж ихний тийм шүү дээ. За дараагийн маань залуу single 41 настай мэргэжлийн хэлийг баг тий. Эсвэл би санахгүй байна. Ямар ч 41-тэй хамгийн эднэрээс одоо ах нь гэсэн үг юм. Тий. Оролцогч нараас хамгийн ах нь. Гэхдээ одоо байгаа байдлаараа гэх юм бол хамгийн масаггүй яг өөрийнхөө айгүй чөлөөтэй байгаа. Тий айгүй хөвгөлтэй байсан. Тэг ерөөхдөө ингээд юу гэдэг маш бие барихгүй. Айгүй тийм өөрийнхөө айгүй гоё байгаа таалагдсан. Надад ч өөрийнхөө байгаа таалагдсан. Өөрөө нэг тийм би хөвшин гэдэг байхгүй тий. Тий яг л нүдэн дулаахан гэж ярьдэн штэ. Бүр яг нүдэн дулаахан тийм нэг тийм залуу байл. Сахал махлан зөгсөн гэж ихтэй тий. Яг л нэг бүх юм нь бүрдсэн. Яг л гэрэлтэнд бэлэн байгаа нь бол харагдчихлаа. Тийм. Надаас тэгж санагдсан. Төш гарсан хэр угаасаа л тэр наснаас ихтэл бодож эхэлж байгаа тий. Тийм шүү дээ. Тэрнээс бол 20-д бол би нэг боддгоо гэж боддоо шүү. Мэдгүй. Одоо ер нь Аз нөө соёл, одоо Европ соёл гэдэг янз бүрийн соёлч өөрөө байна шүү дээ. Тэрнтэй харьцуулахад бол энэ залуу бол одоо юу гэдэг юм Европ маягийн тийм стилтэй амьдсан байгаа байхгүй тэнтөч хүртлээ хүнтэй суухгүй ч одоо суух гэж байгаа. Аз болохоор өөрөөсөө нөө Аз гэр бүлүүчин тэг бүгдээр юу гүйл баг их сургууль төгсч амжиг багт л яаж ин чи хүнтэй болоогүй их нэртэй болоогүй найзагт болоогүй л нөө цагаан сарын нэтэр наадам гэл янз бүрийн юмнуудаар гэр бүлэрээ ууцмаж шууд шаардаад эхэлдэг үстэй. Тэнгүүч бас нөө Аз соёл барууны соёл гэж харшилж байгаа байхгүй. Тэгтээ яг энэ шоун дээр бас тэрийг бас хөндөх байх тий гаргах байх янз бүрийн соёлоодын ялгааг бас харуулах байх гэж найдаж байна. За дараагийн оролцогч маань Тэмүүжин 27 настай тоогооч шив. За миний хамгийн таалагдсан оролцогч. Надад ч гэсэн. Энэ залууг яг нүдэн дулаахан залуу гэж би яг тодорхойлно. Тэгээ айгүй юм хөөрхөн эрэгтэй өндөр хөөрхөн гэж хэлэх чаашаа тийм гоё даруухан гэсэн айгүй гоё хоол хийждэг тий айгүй зөв төлөвшөлтэй гэх юм уу? Тэгвэл өөрийнх нь яриан дээрээс надад айгүй тийм таалагдсан. Тий айгүй юм зихцтэй яриатай. Тэгээд өөрийнх нь хийж байгаа ажиллаж гисэн амар кул. Сайн нөхөр болохоор. Тий сайн нөхөр сайн. Үнэхээр сайн болохоор тэгээд дээрээс нь бас тийм жоохон хьюмортай. Бас тийм нэг хөвгөлтэй ерөөдөө байгаа байдал надад хамгийн тийм гоё оролцогч санагдсан. Тий надад ч гэсэн амар таалагдсан.
Энэ удаагийн бичлэгийг Sandman аппликейшн дэмжиж ажиллагааг дуулгахад таатай байна. Хэрвээ та Европоско Солонгосоос үзэж байгаа бол ямар нэгэн болох үтгэхгүй Facebook-ийн зарыг харж мөнгө шилжүүлж байснаас найдвартай төрийн шуурхаагаар нь Sandman аппликейшнаа татаад Монголд байгаа хайртай хүмүүс рүүгээ мөнгөн гуйлагыг хийгээрэй. Үргэлжлүүлээ бичлэгээ үздэцгээе Sandman аппликейшнда баярлалаа. За дараагийнх нь Бат Жаргал 32 настай digital marketing гэрээс ажилладаг. Тий, тэр залуус анх харчаад айгүй тийм номын залуу байна гэж харсан. Таамаглал зөвлөлөө тий. Үнэхээр номын тэгээд даруухан тэгээ өөрөө бол өөрийгөө бол даруухан болцоод байгаа гэдэг хэлээд байгаа байхгүй. Тэгсэн ирнэ. Одоо өмнө нь тэрнээс өмнө одоо ямар байсан бэ гэдэг төсөөлөгдөхгүй байгаа юм. Угаасаа л нэг тийм байнгын даруухан залуу байсан болов уу гэж харагдсан. Тэгээд тэр залуугийн хувьд бол бас тийм яриа зэгц төлөв байдалтай харагдсан. Нэг тийм ингээл наашаа чашаа савсгнаад байдаггүй. Тийм нэг тийм ерөнхийдөө тийм тогтцсон тийм өөрийнхөө одоо амьдрал хийх систем ойлгоцсон. Тийм. Хийдэг зүйлээ хийж байгаа. Тийм. Тэгээд бас надад айгүй эмзэг санагцсан өөрөө тэгсэж байггүй эмзэг гээд. Тэгээд жоохон тэрэн талаар жоохон асуудал үүсч магадгүй гэж бодоод хэрвээ эмхтэй үнтэй цуг амьдрал. Уу яг энэ залуутай бол одоо юу гэдэг би буруу таамаглаж хийж магадгүй. Тэгэхдээ одоо ямар нэгэн охин уучраа таарлаа гэхэд ерөөдөө асуудалгүй явчих واخа. Тэгээ хоёлаа нэг эмэгтэйдээ таарад ингээд үйлдэл мүллийг харсан шүү дээ. Ярилцж байгаа. Тэгэл нөө духан дээр нүмсэж байгаа. Тэрийг хараад хахад бол энэ хоёр бол perfect тосооч шиг санагдсан. Надад жоохон бие бариад их тухгүй байгаа юм санагдаад байна. Хичнээн ингээд энийгээ сандраад байгаа ч гэсэн. За тийч. За одоо эмэгтэйчүүдээс ихтэй заяа. Бэлгүн 36 настай мэрэгжлийн харж амжаагүй. Тэгтээ надад ингээд анхны сэтэл төрүүлсэн юм болохоор аюу хөрхөн нүдэрээ инээд ихж байсан. Тийм. Аюу хөрхөн нүдэрээ инээдэг тий. За тэгээд даруухан ерөөдөө бол аюу тийм хүмүүжлтэй харагдсан тий. Ер нь гэр бүлийн одоо манайхан ч яриад байдаг шнэ удам сайтай гэл. Миний бодлоор бол одоо нэг карьер, сургууль гэж яваад одоо юу гэдэг багаас нь гэр бүл нь одоо ярьдэн штэ зарим хүмүүс тий. Одоо чи юу тэгэл жирэмсэн болчоо, сургууль соёлоо сайн хөө шүү, ингэ шүү, тэгээ шүү, сайн хүнтэй уучрах шүү гэл. Тэгж яриад байдсан шүү дээ. Одоо тим ярианаас болоод нөгөө карьер тэгээд нөгөө боловсрлоо түрүүн тавьсан. Тэг гэр бүлээ арай урд тавьж чадаагүй байж байгаа. Одоо нөгөө юу гэдэг нөгөө тайвшраад нөгөө карьерын тогтоод ирэнгүүт гэр бүлтэй болъё гэсэн бодолтой тийм зорилготой шоунд орж ирсэн баг гэж харсан. Тэгээд ингэ явжсэн чинь би хүүхэдтэй гэлээ. Байж болно шүү дээ. Асуудалгүй шүү дээ. Тэгэх оролцогч нар гарч ирэх болов. Тэр чинь ямар ч асуудалгүй шүү дээ. Байж болно шүү дээ. Гэтэ зарим хүмүүс асуудалтай хийж болно шүү дээ. Зарим хүмүүс ч хүүхэдтэй нөө эсрэг талаас нь. Эсрэг талаас нь тийм бас байж болно. Гэтэ эн чинь ерөнхийдөө Монголд одоо айгүй хийлбэг зүйл болчихсон шүү дээ. Гэр бүлтэй болоод тэгэл юу гэдэг нь хүүхч ухтай болоод салцдаг тийм зүйлүүд бол Монголд айгүй илбэг байгаа. Тэгээд тиймч болохоор одоо тийм асуудлыг багасгахын тулд бас энэ шоу гарч ирж байгаа юм болоо гэж ойлгоод байгаа. Ягаад тэгэхээр одоо энэ нэвтрүүлгийг авч явж байгаа тэр нэг 3 одоо хөтлөгч байгаа шүү дээ. Нэг нь одоо сэтгэл зүйч, нэг нь гэр бүл судлаач, нэг нь астрологч. Энэ 3 одоо ингээд нэвтрүүлгийн дундуур бас үзэгчдэд нэг юм гоё санаануудыг ингээд өгöd байгаа байхгүй. Өөртөө тохирох хүнийг олвол ер нь гэр бүл бат бөх байдаг. Ер нь яаж бат бөх гэр бүлийг үүсгэх вэ гэдгийг энэ нэвтрүүлгээр дамжуулж хажууд нь ингэж сандвич болгоо ингээд тайлбарлаад байгаа байхгүй тий. Ямар хүмүүс тохирдیں۔ Гал ус одоо тэр юунд ингээд тайлбарлаад байсан шүү дээ. Одоо од гарагийн тохиролцоо гэдэг ч юм уу. Тэр бүх зүйлсүүд ингээд нэвтрүүлгийн хажуугаар ингээд тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ нэвтрүүлгийн гол зорилго нь болохоор бат бүх одоо гэр бүлийг яаж цогцлоох вэ гэдгийг үзүүлэхийг хүсэж байгаа гэж л ойлгож байгаа. Тэгээ нэвтрүүлгийн баг бол үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо жоохон сэдвээс хазаачлаа л да. Тэгтэл ерөөхдөө одоо нэвтрүүлгүүдийн хамгийн алддаг зүйл дуу шуум байдаг байхгүй. Нэг ингээл дуун ингээл амар өндөр болсноо буцаж унж унаал ингээд байдаг. Тэрийг бол энэ боловсролын тэр наматай pictures бол ердөөсөө алдаа гаргаагүй. За ядагч байсан боловсрол телевизээс бол тэрэн дээр бол үнэхээр сайн ажилласан. Энэ дууны асуудал ямар ч асуудал байгаагүй. Тэг камерын асуудал, найруулгын асуудал тэр бүгдээрэн дээр үнэхээр сайн ажиллаж байгаа. Жохон өөр сэдвүүрээ хазаагаад орчлоо да. Гэхдээ ер нь нэвтрүүлгийн сэдв бол үнэхээр таалагдж байгаа. Багийн одоо ажиллагаа бол үнэхээр perfect байгаа. Тий. За дараагийн оролцогч маань анх цул 27 настай тийм хөөрхөн идүүтэй юм урт үстэй охин орж ирсэн. Юм тийм сахилгагүй ч биш. Тийм юу ч биш. Зүгээр л хөөрхөн идүүтэй тийм охин шиг санагдсан. Гэхдээ мэрэгжлийн тал дээр бол хилээгүй нэгдүгээр ангида. Юу гэдгийг сайн мэдгүй байна. Жохон ирэх байж магадгүй. Тийм анхны сэтгэл жохон ирэх юм шиг санагдсан. Айлын бага охин ч байж магадгүй. Тэгэхээр айлын бага охин болохоор чи одоо ямар хүнтэй илүү таарна гэж бодож байна. Ер нь ахмад хүнтэй л илүү таарна.
ер нь нэг жоохон ирэх мэрх байлаа. Тийм. Энд чинь бат жаргалтай нийт. Аав шиг юм. Энд чинь бат жаргалтай биш үү? Үгүй энд нөгөө тоглож залгуутай. Тийм шүү дээ. За. Тэгвэл тэр хоёр нэр яг тохирох байх. Тийм. Энэ хоёр тохирно гэж би бодоод байгаа. Тийм. Юу тоглож бейкери шеф шүү дээ. Ер нь тэгэл тоглож шеф бейкери элийн тийм шүү. За байж байгаа байдлыг харахад бол баг зэргийн жоохон ирэх байж магадгүй. Тэгэхдээ хийдэг ажлыг харангууд магадгүй юм сериосны ажил хийдэг гэж магадгүй. Зүгээр таамаглаж байгаа шүү дээ. Имж мэмч хийж магадгүй. Аюул хүний имж их имж эсвэл тийм. За дараагийн онцлогч. Болор туяа 23 настай. Тэгээ хууль зүйгээр хичээлдэг. Тэгээ бас спорт мортоор аягүй хичээлдэг. Хууль зүйгээр хичээлдэг. Хууль зүйгээр сурдаг. Тэгээд энэ оролцогчдынхаа хамгийн одоо залуух нь 23 настай. Тийм. Гэхдээ царайны өмд бол ингээд юм нэлийн нам суу зарагдчих. Тийм. Ерөөсөө би 23-тай гэж харахааргүй юм байна. Тийм. Ярьж байгаа ярианаас нь бол ийм охин бол алидийн одоо нэг юу хийх юм мэдж байгаа. Ямар хүнтэй танилцахаагаа мэдж байгаа. Иргэдэл амьдралд одоо амьдралыг ойлгоцсон юм шиг санагдсан. Тийм. Тэгээ шууд ингээд нэг хүсэж байгаа зүйлүүдээ хэлээдсэн шүү дээ. Би бол одоо ийм гэж байгаа тэгж байгаа гэдэг. Иргэд бол ийм тийм шудраг шулуун. Тэгээ амьдралынхаа зорилгыг мэдж байгаа. Тийм. Independent woman шиг санагдсан. Бичнэ одоо 23 настай ч гэсэн тийм. Тиймэрхүү independent woman одоо ерөөдөө ямар залуутаад нийлүүл чам зүгээр гэж бодож байна. Ер нь зоригтой, тууштай залуутай. Тэнгүүд энэ хоёр айгуу тийм perfect match болно гэж боддог. Тэгэхээр ингээд ийм хоёр ийм амар ийм зориг ийм юу гэдэг юм карьер үс хүмүүс нийлж юм бол харшихгүй юу? Үгүй. Харин ч эсрэгээрээ тийм нам суусан нэг өдөр тутмынхаа юм боддог залуутаас бол тэр эмэгтэйд чинь чирвэл шүү дээ. Тийм үстэй. Би бол тэгж бодож байна. Эмэгтэй хүмүүсийн талаасаа хувьд. За яадаг ч гэр бүл судаас нэг сэтгэл зүйтэй астрологч энэ гурав болол яадаг ч харцсан байгаа хэ. Ямар хүнтэй нийлэх нь. Гэхдээ миний бодлоор бол ийм төрлийн эмэгтэй бол өөрөөсөө ах хүнтэй л өн тохирох байх. Тийм айгүй амбицтай хүнтэй л. Тийм амбицтай тэгээд одоо юу гэдэг алидын нэг амьдралын суурь байр суурь олцсон. Тийм хүнтэй л тохирох гэж бод. Яа. За дараагийн сүүлийн эмэгтэй оролцогч маань их зуул 26 настай. Гайл бичиг иргэн эрхлэгч гэсэн. Тэгээд бас хамгийн ирэх охин гэсэн аавынхаа. Ер нь аав дайгүй аим гэсэн. Тийм. За эмэгтэй оролцогч нараас бол хамгийн таалагдсан оролцогч. Тийм үү? Тийм. Бас ингээ ер нь масаггүй. Өөрийгөө ингээ илэрхийлээд тэг ингээ өөрийнхөө юунд дуртайг тайлбарлаад сэтгэл зүйчтэй илүү өөрийгөө ингээ нээж чадсан юм шиг санагдсан. Бусад хүмүүс нь олоо юу гэдэг өөрийнхөө юмыг жоохон нууж хаагаад сэтгэл зүйчтэйгээ ингээ сэтгэлээ нээж ярьж чадсан юм санагдсан. Яг тэгвэл сэтгэл зүйчийн хувьд болохоор ерөөдөө ингээ илүү ингээ их зүйлийн талаар ингээ яриад байсан байхгүй тийм ингээ илүү их мэдээлэл авсан юм шиг тэг ингээ юу гэдэг одоо аав шиг юмтэй суунах гэж ярьж байсан гэсэн ингээ илүү өөрийгөө нээж чадсан учраас одоо өөртөө ингээ илүү их тохирох залууг олох магадлалыг өсгсөн байх. Тийм. Тэгээд ийм зүйлээ явж болохоор ерөөдөө эрэхтэйгээ дээрээс нь одоо юу гэдэг аавтайгаа маш дотно эрэхтэй үнийг тэр хүндэл нь унаагүй гэдэг одоо сэтгэл зүйч хэлсэн шүү дээ. Тэр нь одоо надад их таалагдсан гэх юм уу. Эрэхтэй үнийг хүндэлдэг эмэгтэй хүмүүс ер нь Монголд аягүй цөөх юм санагдсан надад. Тийм тэгсэж бас жаргалаас тэгсэн шүү дээ. Ер нь хүндэлдэг хүнтэй сууна гэдэг. Тийм болохоор энэ хоёрыг матч болгосон. Perfect match болгосон байх гэсэн найдаж байна. Бач жаргал их зүйлийг ингээд над тухайн дээр нь үзэж байгаа. Тэр ингээд син бол надад аягүй таалагдсан. Яагаад гэхээр одоо их зүйлийн хувьд одоо аав шиг гэдэг юмтэй суумаар байна гэж ярьжсэн чинь одоо аав шиг нэг өнөрлсөн чинь өөрт нь амар таалагдсан. Тэнгүүд нөө бач жаргаланд хэрэгээ ч ингээ өөрөө анзаараач гэж ингээд тухайн дээр нь үзэж байгаа. Тэр бас аягүй өөр юм байна. Надад тэр хин хоёр бас аягүй өөр гэсэн. Цэнгэл бэлгүүн хоёр. Анх би бинаар чал. Хүй сайн уу сайн. Юу хийж явж байгаа гэрлэгч гэдэг. Хоёулаа нэг амар инээдтэй ингээд хизээ язаны бибинийг таньдаг мэд. Тэгээд найзууд шиг ингээд хямртай бибинийхээ нөө амар өгөө аваатай гэж ярьдэн шүү дээ. Тэгээд бибинийхээ нөө яриаг унгаахгүй улам илүү ингээд дээшин шидээ тэр хоёр үнэхээр тэр аягүй өөр хүнстэй цэнгэл аягүй таалагдсан юм шиг үлээ бэлгүүн. Тэгээс та вау стандэрэ тэнгэрийн илч яасан гэдэг яриадсан. Тэгээд би нэрийг хөөхөө осууд байх гэж найдаж байна. Цааш та ингээд яах юм сайн мэдэхгүй. Гэтэ ингээ анхны сэтгэл хамгийн гол сэтгэл төрөөс энэ хоёр нэг босын тэдэг гэрлэх явц дээр. За нэг тэрхүү нэг single party дээр нэг сонин асуулт асуусан шүү дээ би юунасээ. Хаана үсвэлэх дуртай. Сэн юм сонсогдоод вау. Хүмүүс чи юм боддtiin байд. Тэр нэг юм билээ. Бачаргал илүү. Нэг гоёхаа голт үсвэлэх дуртай. Юу гайхаад тийж өвдөж үсч болдог байсан.
байхгүй юу. Тэгээд хүн болгол өөрөөсөө гэсэн мэдрэмж авна шүү дээ, тийм. Мэдрэмж байгаа л та. Тэгтээ яг бацаагаад ингээд масаггүй зүгээр ингээл дураараа ингээл ярьж байгаа. Нөгөө хэд нэг ч амар санаалаа тий. Тухайн дээр хотлоотлээ. За тэр гэрдгээс өмнө бас нөгөө тэгсэн штэ нөгөө нэг оролцогч нарт ингээд нөгөө нэг эмэгтэй хүмүүсийнх нь хоолойг танилцуулаад ирсэн шүү дээ. Захиа яриулаад тэгээ эрэхтэй. Тэрэн дээр бас амар их гоё юу өгсөн байх гэж бодож байна хийнд. Би бас нөгөө эрэхтэй хүн сонсохоор хоолойг нэг сонсоод тахгүй. Тэгээд тэр чинь хоолойг сонсоод за энэ минийх энэ чанар гэж бодоод байсан шүү дээ. Тэгээд тэр хоолойг таасан хүмүүстэйгээ суусан болов би бас айгу бодоод байсан. За ингээд та нэвтрүүлэгт ороод ирсэн шүү. Одоо энэ чихэр ил шүү те ингээд. Тэгээ бас нэг жоохон өдөөж өгж байгаа байхгүй айлал талын эмэгтэйчүүд нь ч гэсэн эрэгтэйчүүдийг сонссон шүү дээ. Тэгэхээр бас тэр хэсгэл үнэхээр таалагдсан. Тэгээ нөгөө яриа залуучуудын бас ярианаас ерөөхдөө бас нөгөө эмэгтэйчүүдээс ханд авна шүү дээ. Энэ залуу ерөөг ямар хуу байна яасан юм байна гэл эмэгтэйчүүдийн ч гэсэн ярианаас ханд авч байгаа. Хамгийн их нөгөө сэтгэл хөдлөсөн хэсэг нь одоо яг нөгөө хормын ёслыг гээд би биэндээ нөгөө нэг үг хэлсэн шүү дээ. Тэрэн дээр бол одоо бачаргалан хэлжсэн тэр үгнүүд надад аюух таалагдсан. Хайр гэдэг бол би бинийгээ бүх зүйлийг мэдхээс илүүтэйгээр хамтдаа нийлээд би бинийгээ ингэж explore хийж би бинийгээ танин мэдхийг хэлж байгаа байхаа гэдэг тийм утгатай үг хэлсэн байхгүй. Тэр бас таалагдсан. Тэгээ нөгөө нэг хин залуугаас нөгөө нэг араб шүлэг уншдаг юм блэ. Араб шүлэг. Тий. Цэнгэл лөө. Тэгээ цэнгэлийн нөгөө нэг өөрийнхөө үйтэр нөгөө нэг хэлж явах үгийн төгсгөлд нэг араб шүлэг хэлсэн байхгүй юу? Тийм үү? Тэгсэн. Жанзар зовлон минийх, жаргалан чинийх. Тэрийг монголоор хэлсэн шүү дээ. Тэгээ монголоор хэлсэн. Би бүр арабаар хэлсэн. Шүлгийг монголоор хэлснийг би сонирхолтой юм. Чи бүр арабаар шүлэг хэлсэн гэдэг. Биш би тэгээ арабаар хэлж байгааг би яаж ойлгох юм? Тэгээ хэцүү арабаар хэлдэг. Гэхдээ тийм араб нэг аюу гой шүлгийг монголоор хэлсэн байхгүй юу? Чи тэгээ араб шүлэг яаж хийдэг вэ? Би ингэ араб шүлэг хэлж байгааг хэлсэн байхгүй юу? Тий. Тэгээд жаргалан чинийх, зовлон минийх гойныг нь минийх тэгээ юу нь чинийх гэдэг нэг аюу гоё юм. Тэгээд төгсгөл нь ихтэй чи минийх гэдэг аюу гоё шүлэг хэлсэн байхгүй. Тийм шүлэг хэлэх юм бол ер нь ямар ч хүн хайлаад урсгаар байгаа. Тэр шүлэг бол бас аюу сонирхолтой санагдсан. Ер нь содонтой ер нь. Одоо ямар ч эрэгтэй юм тэгэл нэг гоё шүлэг байна уу гэл араб шүлэгнүүд уншиж явж байгаа шүү дээ. Тийм үстэй тий. Араб хэлсэн. Тэгээд тэр шүлэг бол үнэхээр таалагдсан. Нөгөө эмэгтэйд нь ч бас аюух таалагдсан баг, сэтгэлийг хөдлөсөн баг. Тэгээд тэр нөгөө хормын одоо нөгөө тангаргийг уншиж байгаа ихч. Тэгээд тэр ихч бас аюу гоё болоод ихч. Бас тэр нэвтрүүлгийн хайлайт байсан шүү. Тэгээд нөгөө тэр бачаагаас аюу чин сэтгэлээс захиа битсэн байх гэж би бодоод байгаа шүү дээ. Эхлэхдээ тэгсэн шүү дээ. Чи битүү бэбинээ мэдхгүй. Ингээд ясаас аюу тийм сэтгэлээрээ битсэн байх гэж нөгөө худлаа юм бичээгүй. Миний ихнэр яасан тий. Тийм бичээгүй тэр бачаагасын захиа бол аюу гоёсэн. Тий одоо нөгөө тэр байгаа нөхцөл байдлаа илүү ойлгоод тэгээд тэр нөхцөл байдлаа тааруулаад өөрийнхөө юм битсэн санагдсан. Тэгээд тэр чинь бас үнэхээр яалч дөнгөж учирж байгаа хүмүүс гинтл хайраа чамд хайртай шүү ихнэр минь гэдэг юм бол нөгөө хүндээс амар эвгүй санагдсан л та. Яадаг ч гэсэн эхний хоёр анги дээр бол одоо эхний одоо тэр хормоо хийж байгаа, ёслоо хийж байгаа хоёрын хувьд бол үнэхээр тийм зохицолтсон санагдсан. Тэгээ манай тэр хүртэлж байгаа гурван хөтлөгч нар маань бас хоорондоо ярилцсан шүү дээ. Тэр ярилцгаа эсвүүдийг гаргасан тэр мөрийг ингэ сонсоод байхад бол эхний хоёр хос бол үнэхээр гоё хосууд гарч ирэх юмсаг санагдсан. Яг яванда яах юм мэдэхгүй. Гэхдээ ингээ эхний хоёр ингээ үзэгд бол надад ингээл вау ямар гоё хосуудыг нийлүүлсэн. Энэ чигээрэл дуусах юм байна. Яг энэ чигээрэл байгаасай. Зүгээр тийм сэтгэл төрсөн. No. Гэхдээ угаасаа ингэдэг л дээ тэр чи одоо яаж чадсаа одоо нөө хосууд чи эхний одоо нэг юу гэдэг чинь тийм нэг эхний одоо би бинийг харж байгаа дурлж байгаа хэсэг дээр одоо угаасаа сохор байдаг гэж байгаа байхгүй тий. Одоо чип дээр ч гэсэн ингээл анх авалж байхдаа би бинийхээ болохгүй бүтэхгүй байгаа зангуудыг ердөөс харахгүй байгаа шүү дээ ингээл зүрхийг нэг дурлалтаа ингээд сохорцсон тий ингээд. Тэг ингээд муухай үйлдэл зан гаргаж исэн ч гэсэн тэр нь энэ хүн юм бишээ гэж зүгээр ингээд хаацдаг гэж байгаа байхгүй тархинаас унтраачдаг гэж байгаа байхгүй тий. Зүгээр ер нь тэгдэг гэж байгаа. Зүгээр нэг тийм судалгаа байдаг байхгүй да тэгдгийг нөө love is blind тэ эхний хэсэг дээр ингээд хайр дурлал сохор байдаг гэж байгаа байхгүй нөө хүнийхээ муухай үйл зан гаргасан янз бүрийн юм зүгээр ингээд сохор юм шиг ингээд хаацдаг. А тэгтээ яваандаа ингээд тэр ингээд арилаад ингээд нэг ухамсарт ингээд тархин орж ирээ тэ тэгэнгүүт юм ямар ухлах red flag green flag эхний хэсгүүдээр зүгээр битүү green flag тэ ингээд өдөөсөө л ергээд сайхан залуу сайхан охин
мундаг айлын юм хүмүүжлтэй охин залуу те. Гэтэ яваандаа юу болох нь гэдэг мэдэхгүй шүү дээ. За яадаг ч гэсэн эхний 1-2 дугаар анги дээр бол үнэхээр өдрөлийн багт бол үнэхээр баяр хүрмээр. Тэгээ энэ чи яваандаа бүр гадагшаа өөр улс руу явах юм билээ шүү дээ. Оролцож байгаа залуустаас баяр хүрмээр. Яагаад гэвэл хинч одоо тийм зориг гаргаад ийм төвчрүүлийг орохыг хүсэхгүй те. Одоо ингээл яа хүмүүс ч ингээд амар штэ янз бүрээр хийлэн муулан те. Гэхдээ энэ залуусыг бол яадаг ч гэсэн алга ташаад баяр хүрмээр зоригтой байгаа шүү таад маань. Тэг янз бүрийн хүмүүсийг хэлж байгаа тийм янз бүрийн муухай үг мөнгөийг бити тоо. Угаасаа хатаарах ч хүмүүс ч байгаа, чөтөрөх ч байгаа хүмүүс ч байгаа, хаар цагаан хийлэмгүй зөндөө юм байгаа. Тэр болгоныг бити тоо те. Угаасаа битэр ч гэсэн ингээл янз бүрийн хүмүүс доор янз бүрийн хүмүүс коммент хийгээл ороод ирдэг байхгүй. Тэг хийж байгаа хөдөлмөрлж байгаа хүмүүс л муулална. Юу ч хийхгүй байгаа хүмүүс л тэгэл тэр ард үлдээл юм муулахгүй сайхан тэгэл. Бүр галтай. Ер нь бол оролцогчд баш зөрөгтэй хүмүүс байна л гэж бид нэр үнэхээр дүнсэн. Би бод хизээч ингээд нэвтрүүл ороод хүнтэй ингээд гэрлээ цааштай өгч чадахгүй. За би бол юугүй ядаа. За тэгээд одоо манайхаа маргааш хамгийн сүүлчийн 4 ангид гарна 7 сарын 8-нд 7 сарын 9-нд 2 ангиараа гарна. Тэгээд энэ 4 анги дээр одоо хосууд цааштай амьдрах уу амьдрахгүй юу те нийлэх үү нийлэхгүй гэдгийг шийдэгдэн гэсэн. За тэгээд та нар маань одоо хаанаас үзэхээ мэдэж байгаа бах innovation болно. Look TV-ийн Nomad Original багцаас үзээрэй. Тэгээд битээрээс маргааш 2 анги 4 анги бас тэсээд үлээж. Тэгээд гадаад дэд монголчууд маань битээр Монголд ирсэн Монгол инновашнаас үзэж үзээд гадаад дэд монголчууд мэдээж Look TV-гээс бас үзнэ. Гар утас таблет, компьютер альчнаас нь үзэж болно. За тэгээд маргааш хитүүлээ сүүлийн 4 маргааш нөгөөдөр хитүүлээ сүүлийн 4 ангийн үзье. Тэгээ гой сэтгэлдээ ярий. Тэгээ та нар бас ямар оролцогч ямар хос таалагдж байгаа бас комментээр хэлээрэй. Спойлдож болохгүй шүү. Тэ энэ ангиудыг спойлдож болохгүй. Битэрийн хувьд бол яадаг ч байсан маань сууж агаад энэ сүүлийн 4 анги бүгдийг нь үзэж дуусгана. Та хэд бас юу гэж бодож байна? Ерөнхийдөө энэ хосууд үргэлжлээд явхаар байна уу, явхааргүй байна уу? Ер нь аль нь хинтээ таарах байсан бэ? Хинтээ таарвал илүү зохицох байсан бэ гэдгийг доор коммент хэсэгт бичээрэй. Лайк, subscribe дарахаа бидний мартаараа манайхаа. Лайк, subscribe дарж иж битээр үргэлжлүүлээд гоё контентуудыг орох урам зориг авдсан шүү те. Тэгээ хэдүүлээ удахгүй 40,000 хүрэх гэж байна. Тэнийг 200 хэдэн хүн л subscribe дарчих юм 40,000 хүрэх гээд байгаа шүү. Тэгээ Монголд байгаа хугацаанд 40,000 хүрээд хэдүүлээ баяраа зөвхөн тэмдэглэцгээе. За үтэн баярлалаа манайхаа. Тэгээд шоугаа өргөжлүүлээд үзэн шүү маргааш. Look TV тэгээд дээрэс нь юу лээ? Innovation. Okey. За мөрчлүүлсэн баярлалаа. Bye.